Онцгой байдлын байгууллагын гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархуул аймгийн онцгой байдлын газрын баг тамирчид эрт зориг тэсвэр төвчээр авхаал цамбаагаад ажиллан амжилттай оролцож багийн нийлбэр дөнгөөр тэргүүлэн улсын аварга багаар тодорчээ. Тэмцээний үеэр гал унтраах техник спортын дүрийг харьцан 100 метрийн бүх агуултын төрөлд 57:29 секундын амжилтаар Монгол улсын рекордыг тогтоосон мөн саадтай 100 метрийн төрөлд олон улсын хэмжээний мастер Төрбат 15:69 секундын амжилтаар тус Монгол улсын рекордыг шинжлэн тогтоожээ. Гал унтраах техник спортын 70 жилийн ой, Дархан хотын 65 жилийн ой тохиож буй энэ цаг үед Дархуул аймгийнхаа нэрийг өндөрт өргөж амжилт гаргасан баг тамирчдад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон хамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн зүгээс баяр хүргэж урамшууллаа. За саадтай 100 метрийн төрөлд ахлагч Төрбат маань Монгол улсын рекордыг шинжлэн тогтоосон баг. 15:39 тий 15:39 тий 69 15:69 гэсэн амжилтаар Монгол улсын рекордыг тогтоогоод дөрөв үржих 100 метрийн төрөлд 57:69 секундын амжилтаар ингээ хоёр рекорд шинжлэн тогтоогоод тэгээд Дархуул аймагт хүрэлцэж ирээд байж байна. За би 1997 оноос хойш энэ байгууллагт ажилд ороод спортоор хичээлж байгаа 3 сундаг шатны төрөлд 2004 онд Монгол улсын рекордыг 12:62 секундын амжилтаар Монгол улсын рекордыг шинжлэн тогтоогоод одоо болтол түүх бол үлдсэн ийм түүхтэй. За манай тамирчдын зүгээс болон онцгой байдлын Дархуул аймгийн онцгой байдлын газраас бид үүдээ иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараа хүлээж аваад бид үүдээ урамшуулад сая дөрвөр шагнаж агаад маш их талархаж байна. Бид бүгдийг ойлгож байгаа ийм хүнд спорт гэдгийг мэдрээд бид бүгдийг ингээд гаргасан амжилтыг үнэлээд ингээд өнөөдөр хүлээж авуулзаад ингээд бас давхар шагнаж агаад маш их талархаж байна. Онцгой байдлын байгууллагт 5 дахь жилдээ ажиллаж байгаа. За миний хувьд бол хувийн төрөлд өөрийнхөө хувийн төрөлд саатаа 100 метрт 15:69 гэсэн рекордыг эзэмсэн. Энэ рекорд нь болохоор 10 жилийн өмнө манай багш Булган аймгийн 2016 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд багш минь энэ рекордыг эзэмсэн. Тэгээд 10 жилийн дараа би багшийн рекордыг эзэж байгаад их баяртай байна. Тэгээд дөрөв үржих 100 метрт 57:77 гээд 2023 онд Турк улсад рекорд хийжсэн бэ. Тэгээ энэ жил Дархуул аймгийн баг тамирчдтайгаа дөрөв үржих 100-д 57:39 гэсэн амжилтаар рекорд хийсэндээ баяртай байна. Тус тэмцээн нь эрэгтэйчүүдийн 26 дахь, эмэгтэйчүүдийн анх дугаар улсын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд давталгооны шат, саадтай 100 м, дүрийг харьцан 100 м-ийн буух агуулт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулжээ. 1983 оноос хойш анхудаа Дархуул аймгийн баг тамирчид энэхүү алтан цомын эзэд болжээ.